Юу. За хүн байхгүй байгаа дээр бичлэгнийхээ эхлэл хэсгийг эхлүүлчихдэг гэж бодлоо. Энэ удаагийн бичлэгээр мэдээж сургуульд яваад хүнтэй аниме бүх анги ингээ нийлүүлээд оруулж байгаа. Фартуудыг үзчихсэн бол тэгэхэд гүйлгээд үзчихээрээ за тэгэхэд ерөөс үзег бол тэлхнээс үз. За тэгээд баярлаа. Баяртай. За тэгээд бичлэгэндээ орцгоё. Нэгдүгээр анги маань эхлэхэд гудмаар хитэ ахлах ангийн хүүхдүүд явж байна. Энд явж байгаа залуу бол манай аниме гол дүр. Энэ болохоор бид хоёрын нууц харилцааны түүхснээр аниме маань эхэлж байгаамаа. Ахлах ангидаа дөнгөж орж байгаа болтой багш нь хүүхдүүдтэйгээ танилцгаал өөрийгөө танилцуулах бичээд ээлжээрээ өөрсдөө танилцуулахаар болдог. Ядаж байгаад манайхаа хамгийн их танилцуулахаар болсон. Хобби гэсэн чинь тоглоом гээл. Юу их дуртай вэ гэсэн чинь дуртай хийх зүйл нөх байхгүй гээл. 5 дахь өдөр ээж нь байхгүйд пицца захиалж идэж, кола ууж хэвддэг гээл. Нэх найз өдөр байхгүй, нэх онцгийн мерко буцаа суугаад өгдөг. Дараа нь нэг сэргэлэн шар устай хүн байна. Усны чүнг ямар өвөрмөц мэ гээл. Манай юмаа гадаад хүн байсан юм а гэж байгаа. Түүний сайн найз нь хар устай хүн. Хар устай хүний юу гэдэг? Харин хар устайгийн юм ээ. Дараа нь юм өөрийгөө танилцуулахад ноёр болохоор дунд ангидаа дан эмэгтэйчүүд байдаг сургуульд сурч исэн байна. Тэгээд ахлах ангид орохдоо энд ирсэн гэсэн үг. Мань хүнд ямар ч найз байхгүй. Усны ингээл найзуудаараа идэж байгаад мань хүнд гадаадны газар сууж ганцаараа л идэж байгаа харагдана. Мань хүн найзгүй байх явдлаа засмаар байдаг ч ямар ч тийм зориг байдгүй. Нилээл ганцаардгаа ярьдаг. Нөгөө ерөөх чинь аль хэдийн ангийн төвцөг болчихсон байдаг. Нойрууд байгаа эрэгтэйчүүд нь юу болон юм хоёрыг хөөх юм бэ гэж ирээл. Тэр чинь чанга дуугаар кино үзэх талаар ярьж байна. Хар устай нь өөрийнхөө сонирхлыг яриад шар устай цуг кино үзчихэл та гээл. Тэгт нь хар устай хүн ерөөсөө завгүй гэж хэлээл явдаг. Энэ хүн сонирхлыг сонсгоотой гайгүй сонирхол юм шүү гэдэг. За тэгээ кино үзэхээр нэг кино авах гад дэлгүүрлөө хортол яг нэг кино авах гад нэгэн зэрэг зогсч идий. Нөгөө охин чинь яриа өдөөл. Хагтаа бибинийгээ танилцуулахдаа өөрийнхөө сонирхол хэдрийг ярьсан штэ. Хар устан ч бас өөртөө адилхан сонирхолтой байдаг. Тэгээл яриа өдөж ярьж идий. Чиний дуртай төрлийн кино авраг цагс матар. Үүний талаарх нь л илүү сонирхолтой байсан. Тэгэл нэг сонирхолтой болохоор яриа өдөж байгаа тэр. Чи чин завгүй гэдсэн мэт тэгээд мань хүн хэлтэл. Ерөөдөө бол мань үнтэй л танилцах гэж тэгж завгүй гэж хэлсэн ч байгаа. Авч байгаа кино ч гэсэн сонирхлын татж матаал. За тэгээд үүнээс хойш юмээ болон энэ залуугийн харилцаа ингэж эхэлж байгаа тэр. Өдөр мань хүний гэрт нь ичжээ. Өдөр хүчээлээ тарчаал юу идэг гээл. Тэр явсаа уурж пицца цагалж иддэг гээл тэрийгээ ярьжсэн. Яг тэр шиг хоёулаа хүчилдэж байгаа тэр. Хоёулаа байлдаантай тоглоом тоглох уу гээл. Олон тоглосон мань хүнийг яриад яаж гүгцгүү. Юми чинь бүр уурлал газар доош сав гэтэл болохгүй доороогоо бүс цосгдод гээл. Тэгээ идэж ууж завруулсан юм а цэвэрлж яхад мань хүн дээрс нь юмыг швиртчихнэ. Дөөдөж яага миний бие рүү хараад байгаа гээл. Гүй натаа адилхан иддэг гэж яагаад ийм турхаа гэдэг чил харсан гэж байгаа. Тэгснэ өөд чинь гисэн барьж үзээл. Жиж нэрийг гүзээ суудсан байх шүү дээ гээл. Тэгээд орой олж юмээ явахаар болж байгаамаа. Явахаас өмнө дараа 5 дахь өдөр гадуур явъя шүү гэж хэлж байгаа. Энэ хүү юу ч бодлого өгөнд харуулаад зааг хэлцдэг. Тэгснийгээ дараас нь гарч үд юу вэ гадуур гэж юу гээл. Би амьдралаа туш гадуур юусаа гарч байгаагүй штэ гэж хэлтэл. Ахлах ингээд сурагч байнтай хайж гисаа гадуур гарах ёстой штэ гээл. Ерөнхийдөө бол болцоонд ийм хүү явахаар болж байгаа тэр. Тэгээд мань хүн гэртээ ганцаар байж тал мэдээж ээж нь хурж ирнэ. Дараа 5 дахь өдөр гадуур гарах болсон гэж хэлтэл ээж мэдээж гайхаад найзтайгаа гарах болохоор халаасны мөнгө өгөхгүй эзэл гэж асууж байгаа. Ээж нь бүр итгэж ядаад баярлсандаа айгүй их мөнгө өгдөг. Ийм их мөнгө хэрэггүй штэ гээл. Оройн нөгөө хоёр чинь чаталж байна. 5 дахь өдөр гарна өстэй мэзтэй гээл. Мөнгө авчихсан уу намайг даах юм ахуул гэж ярьж байгаа. Мань хүнч тэр хуваач төлнөстэй л гэдэг. Пул дээр таарсан ч мэдээж нууцлж байгаа болохоор танихгүй юм шиг л явна штэ. За тэгээ ганцаараа суугаад хоол ичсэн чинь нэг хүн нэг охинд сэтгэлээ илчилж байна. Тэгэж чинь нөгөө нэг юу ч гарддیں۔ Манай хүний нэр мэрийг мэдчихдэг. Хажууд наах нөгөөхт нь мэдэхгүй нөгөө манай анги хүүхэдтэйгээл. Үүнтэй юу мэд нэг хүн сэтгэлээ илчилж идэг. Хоёрдугаар анги маань эхлэхэд царилга юмээ сэтгэлээ илчилж байна. Манай дардаас нууцаар л харж байгаа. Мэдээж юмээ ерөөсөө зөвшөөрөхгүй хүнтэй үерхэх сонирхол байхгүй гээл явуулцдаг. Юу болохоор мань хүний нэрийг мэдчихдэг. Тэгснэгийн дуцаа өгч идэггээд өөрлөгөө залгаад энэ миний дугаар гэд өгчдیں۔ Тэгснэ энэ талаар юм мэд битгийл хэрэгдэг. Оройн мань хүний гэр төрчихсэн юмээ
Ямар кино үзвэл гэж гисэн байж байгаа. Мань хүнд ингээд нэг шин нууц нэмэгдлээ гээл. Юм юуны талаар боддог байгаа гэхэд мань хүн нуужил таарна. Дараа мань хүн юмэгээс чи тийм алдартай юм уу гэж асуудیں۔ Гой байх нь ч биш эсрэгээрээ харин ч ядаргаатай байх гэж мань хүн бодож байгаа байхгүй юу? Алдартай болохоор мэдээж хүн болгонд дотсонсхийг хүснэ. Өөрийнх нь сонирхохгүйгээд баахан хүмүүс байгаа ч тэр болгонтэй яйсын тааруулж харьцах ядаргаатай байх гэж хэлж байгаа байхгүй юу? Ганцаар байх хэцүү ч гэсэн хэрэггүй олон зүйл санаа зовхоос л дээр гэж байгаа. Тэгээ маргааш нь олж сургууль дээр ирнэ. 5 дахь өдөр болгон юмээ найзуудтайгаа гардаг байсан шүү дээ. Мэдээж гарахгүй худлаа ирээд гэрээ ажилтайгээд дантаа тэгж худлаа ирж мань өдөө уулздаг ус болохоор нөгөөдийн ч тэр ийм олон ажил гэж юу байсан гээл жоохон сэжиг төрүүлээд л байгаа байхгүй юу? За тэгээд мань хоёрын болцооны өдөр нь иржээ. Мань хүнч тэр нэг амар онцгой овц өмсөхгүй зүгээр л харалт бодуулах те харах өмцтэй надтай л адилхан гай байл л та. Тэгээд хоёулаа уулзаад мань залуугийн ордог газраар ордог. Нөгөөдгийнч тэр олон өнгийн хөөрхөн огттой зургнуудтай байна гээл. Мань хүнч тэр тийм болохоор дагууч орох дургүй исэн гэж хэлдэг. Дараа нь найзууд юм чинь хүндэтгэлтэй яриха болооч гээл. Зүгээр шууд нэрээр нь дуудаарай л гэж хэлж байгаа. За тэгэж маазарч явж байгаад нэг хоолнд орноо. Үзэг туртаа кино манаг яриад сэдв нийлээл ярьж исэн чинь хоёр нэг шулам шиг хүүхэн юмэг ч нэг симпагийг хайцсан баяцсан гээл их цантай охин мохин гээ ярьж идий. Тэрийг сонсохгүйтэй мань юмээ хайраа амаа ангаагаараа гэд хосууд болж байгаа юм шиг жүжиглдэг байхгүй юу? Тэгсэн ч гэсэн нөгөө хоёр чинь ямар түнсгэр нөхөртэй үерхт юм бэ гээл. Юмэж тэр гинт дуурлага босч ирэхдээ мань залуу юу гэж мэдэхгүй ээж гээл. За тэгээ баахан тоглоол гадуур нэлийн удаа явнаа. Мань хүнд ч тэр анхны удаагийг юмээ 0 орчод ирээгээд явсан хойгоор нь мань хүнд чинь нэрээр нь дуудаад нөгөө шарвстай охин бол юу найзуудтайгаа бас гарчихсан таарч идий. Юмээ буцаад хүрээд ирэх юм бол баригдэн штий. Тийм болохоор залгачаад буцаа зүгээр барай зогсчдөг. Зүхийн бариад араас нь явах гэтэл юу чинь бидэнтэй зүг явахгүй мó гээл. Олоолаа байвал хөвгөлтэй штэ л гэж байгаа. Мань хүнтэй бас дотсонсчгоод үзээд байгаа байхгүй юу? Тэгтээ мань хүн би тийм төрлийн хүн бишээ гээл. Би олны дунд байх дургу гэж хэлдэг. Хүний сонирхол өөр гээд уучлаарай гэчээд би өнөөдөр заавал найзтайгаа гарна гэдээ амлчихсан юм а гэж явцдаг. Дараа нь гэрлүүгөө их оруулчихноо. Саний явдал баярлаа л гэж байгаа. Юмэд болохоор мань хүн таалагдаад ижлэгэн сонирхолтойгод найзууд болох гэсэн штэ. Өөртөө найз болохын тулд найзуудтай худлаа ирээд номын санд мань хүний араас ирээд тэгээл яриа үзсэн тэр анхны эрэгтэй найз болохоор болгоомжтой хандсан дээр өгч утсан гэж байгаа. Бас уучлаарай гээл юу ч юм төвөгдчихлаа гээл. Юу гомдчихсан байхтаа гэж хэлтэл харин ч эсрэхээрээ мань хүнийг харин ч уурлуулчлаагаад маргааш нэрээд уучлалт гуйдаг. Ямар ч учиртайг нь мэдэхгүй нүг ямхандаа ууралсан л гэж бодож байгаа байхгүй юу? Нүнч дээр зүгээрээ би уурлаа хөөж хэлдэг. Харин мэдээж ингэж ярьж байгаа хөөг хүмүүс нь мэдээж гайхаа харна штий. Сургууль яваад охин нь ингэ яриад байхыг харахангуудаа дараа нөгөөгөр учин бүрэг цуг гэртээ харжинаа. Гэсэн хараас нөгөө нэг улаан өстэй охин чинь дагж идэг. Мань гурав мэдэггүйтэй нэг төлөвлөгөө зөхөөгснөд шууд гүйчдий. Нөгөөсгийнч тэр араас нь нав цутаач чаам уу гээл. Нөгөө гурав ч мөрө гөрөв чат босгочжээ. Дараа хаана уулзах вэ гэдэг мань хүн гэрээ санал болгодог. Хүүхэд гэртээ дуудахад ичихгүй нэг гэж хэлтэл тэгсэн ч гэсэн гэртэн цуглдсан л байгаа юм л та. Юм олон мань хүн юугээс харилцаагаа нууж байгаа штэ. Дараа мань хүн юутэй анх яаж дугаараа солилцсон талаар яриад чамд хүн сэтгэлээ илчж байгааг нууцаар харсан гэж хэлдэг. Дээрс нөгөө чухал найз чинь тойр нэлийн дотны болтой гэж хэлж яхад мэдээж нөгөө ирж хацар мацар нуулаагаал. Дараа юу мань хүнээс найзууд болж болох уу гэж асуудаг. 3 дахь анги мань эхлэхэд юу ч мань хүн дээр шууд хүрээд ирнэ. Мэдээж мань хүнтэй ингэж чөлөөтэй харьцаж байгааг харангуйтаа ангийнх нь мэдээж гайхах штэ. Зарим бараг мань хүнийг юу хүчилж өөртөө нь яриулж байгаа гэж бодож байгаа байхгүй юу бүр. Мэдээж ам дагуу баахан шүүмжлэлд орж ирээл. Дараа нь юмээ юуг уучлаарай гэж чат бичсэн байдаг. За тэгээд зурглаас солигдоход юм олон мань хүн өөр тийш явж байна. Түүндээ бас юу явж байна. Яасан гэс чинь юу мань хүн дээр хурж ирснээ шууд өдрийн хоолоо цуг идэхүү гэж хэлчихсэн юм байна. Нөгөө ойр хавтахаа хүүхдэн бүр хатаарч үг гээл. Юмээ орчноо мэдрэлтэй гэж хэлэхэд юмээ ч гэсэн цуг хоолж болох уу гэж хэлж байгаа. За тэгээд мань хүн зөвшөөрөхөр болдог. За тэгээд бүгдээрээ хоолоо нийлүүлээд идсэн чинь мань хүний хоол юмгийн анхаарлыг татнаа. Өндгөө ямар гоё шарсан бэ гэж амсахад ямар гоё амттай юм бэ өөрөө хийсэн мө гэж байгаа. Мань хүн ч бүр тоогооч байдаг за. Юм ч гэсэн идэнгүүтээ гайхаал. Амттай чадахгүй гэтэл мань хүн нэг амттан санал болгодог. Нөгөө юу чинь би эмхтэй талаараа тэнэс ч муу гэж юу гээл. Тэгээд мань хүн би та хоёрт нэг хийж өгөө гэж хэлж байгаа. Тэгс нөгөө юу чинь шууд босч ирэнгүүтээ нэрээ юу гээл. Юм бас цуг дагалж болох уу гэж хэлдэг. Болоо гээд нэг өдөр мань хүнийг гэр цуглахаар болж байгаа. Дараа нь юу явсны дараа юмээ шарвстай юуг хөөргөн багц гэж хэлдэг.
Хүүхдүүдийн яриагаар бол Юмэг хоёрт юуг нэгт хөөрхөн гэж хэлдэг. Юмэ юу надаас ч хөөрхөн гэж хэлэхэд мань хүн амандаа миний хувьд бол чи л хөөрхөн дөө гэж хэлж байгаа. Оройн мань хүний гэрт хүрээд ирчээ. Мэдээж амласнараа санал болгосон амтнаа хийж өгдөг. Нөгөө чи хэдэнгүүт ямар гоё амттай юм бэ л гэж байгаа. Идэж дуусныхаа дараа гуруула видео тоглоом тоглох оролдгоо. Тэгсэн яа ч юм шар устэй бүр ганх удаага тоглож байгаа байж нөгөө хоёроос бүр амар сайн тоглож идэг цаа. Юу мань үнийг завтаа болов гээд маргааш нь 5 дахь өдөр штэ. Тийм болохоор цугдаг гадуур гарах уу гэд мань үнээс асуухад энэ бол юмэтэй гарна гэд амлчихсан болохоор юмээр мань залууг завтаа гэж хэлнэ гэж боттол харин ч завуу гэд хэлчихдээ. Тэгээ сэтгэл нь хөдлөөд юмэ гэртнээ очингуудаа маргааш уулзъя гэж яадаг яваад өгдөг. Маргааш нь гэрт нь хүрээд иржээ. Хоёул зүг хайрын тухай манга уншаал. Уйлж дуулаал. Тэгэл баахан мангаас олж уншаал. Мань хүнийг манга уншаад дууссан чинь юмэ тасраад өгсөн байдаг. Мань хүн ч гэсэн харж байгаад өөрөө бас тасраад өгнөө. Мэдээд жайлмжд одоо юу болсон байх нү? Өөрийг нь нэрээр нь дууддаг хүн нь мэдээж ээж нь ардан зогсож идэг. Миний хүү энэ хин бэ? Дараа нь шууд ээж нь Юмигийн ээжд нь ярьдаг. Харин би ч бас унтаад өгчээ гэж хоёулаа шивнээл. Тэгсэн ээжээс чинь зөвшөөрөл авчихсан өнөөдөр та манай тоноод явтаа гэж явдیں۔ Харин мань хүн болохоор нэг юмэрхүү. За мэдээж ээж нь энэ ч одоо юу болоод энэ залуу минь энэ ч ахуу хүчтэй мал Юмэ ирдэг болоод бүр 2 сар өнгөржээ. Юмэ төрүүлж усанд орчоод ороод ирдэг. Орж ирэнгүүт нь зөрөөд гараа гэдэл жог юм ярьж суугаа суулгаж байгаа. Мань хүн би зочны хүрээнд унтлаа л гэж байгаа. Дараа нь юуд хизээ энэ харилцаагаа хэлэх үжилж байгаа. Юм болохоор тохиромжтой цаг хугацаа хүртэл хүлээнэ л гэж байгаа. Тэгснээ Юмэ ичингүүр нь сайхан амраараа гэж хэлээл. Дараа мань хүн эцэндээ сайхан амраараа гэж хэлэнгүүтээ шууд орлогоо шумбаад ороод өгдөг. Маргааш нь Юмэгийн ээжэд уучлаарай гэж хэлэх гээд мань залуу ирчихсэн бэти. Тавтай морил Юмэ гэснээ чи чинь нөгөө залуу юу те гэж сайн залуу бололтой шүү гээл. Тэснээ шүү чи Юмэтэй хэдцээ танилцсан бэ гэж байгаа. Би асуугаад танд хамаагүйгээ илвэ гэдэг ингээл. Анх удаа Юмэ эрэгтэй найз залуугаа авчирч байгаа гээд. Тийм болохоор ээж нь сонирхолтой байгаа л байхгүй юу? Тэгээ мэдээж янз бүрийн юм яриад тахт нь Юмэ уурлаад ээжийн амыг таглах эрхийг чамд өгж байна гэл. За дараа өдөр нь ангаар нэг урлан бүтээлийн тийм уралдаан болд юм шиг байгаа. Тэдний лидер гэх юм уу азаа үзэж сугалдаг. Мань хүн азуу ээж таарчдаг. Мэдээж тэгэл амны бай болоод энэ шиг бүтэхгүй юм гээл. Гэж ярьж байгааг сонссон юу? Та нар Макиг хүн дургуй мөн гэж байгаа. 4-р анги маань эхлэхэд өмнөх анги дээр төлөөлөгчөөр мань хүн сонгогдсон штэ. Тэрэн дээр ангих хүүхдүүд нь дургуйцаад муулж хахад нь мэдээж юу сонсчод ууралдаг. Энэ зүгээр суулж байгаа болохоос биш өөрийн дугаараар орж олон үстэй багшаа гэд би орё гэтэл Юмэ суглаад би ялчлаа гэд ороод ирдیں۔ Саяны хэлсэн үгсэд нь ангихнаас уучлахгүй гэж мань Юмэ юу хэлдэг. Тэгээ ангихнаас уурлсан уучлаарай гээл. Дээрэс нь мань хүнд бас уучлахгүй байдаг. Дараа нь төлөөлөгчдийнх нь хурал болж байна. Юмэ цуг сууж ахтаа юу чамаг өгөөрч уурлахад чамд гоё эсэм мэстэй гээл. Нас шиг орон зайтай анхаардаг хүн юу шиг хизээж тэгж орилж чадахгүй гэдэг. За тэгээ гол хүн нь орж ирээ соёлын өдрөлхийнх нь хурал эхэлдэг. За тэгээ тараа явжсэн чинь юу үүдэн түлээж гисэн Юмэгээс уучлахгүйгээ баярлаа гэдгээ хэлдэг. Чи яагүйсэн бол энэс ч илүүс амар муухай үг хэлэх байсан гээл. Маргааш нь ангидаа орж ирээд манай анги дизайныг даатгаж авахар болсон гэж байгаа. Сургуулийн орчинд янз бүрийн гоё бүтээл юм шиг байлээ. Мөн хэр сайн хийснээс хамаарат байр эзэлнэ. Тэр санаа нь болохоор лаасны хаягдлаар нэг комик номны зураг шиг том самбар хийгч байгаа юм шиг байлээ. Даруунаас Юмэ өөрийгөө таараагүй гэдгийг хэлдэг. Мань үнтэй цэг болохын тулд таарсан гэж худлаа хэлсэн болж таарж байгаа. Юу ч өнгийн лааснуудыг ялгаал. Улаан тийшээ, шарн тийшээ гээл. Яг бий болгох комикийнхаа дүрсийг цаасан дээр буулгаж байдаг мань хоёр. Тэгэл үз чи нөгөө шар устэй юу чин лаас ялах хэрэгтэй гэд ороод ирдэг. Тэнгүүтээ нөгөө нэг комикчин харангуйтаа өмнөгөөс нь илүү сайн зураад өчтий. Зураг чадвартай нэлээд сайн болтой. За тэгээ зураг ажлыг юу дүүлдээгээд бусад ажилдаа өөрсдөө ордог. Маргааш нь юу зургааг бүр гүйцээгээ бодоод хүрээд ирдэг. Дараа нөгөө зургийг хөөхтүүдтэй харуулад энэ хүү бүтээлийг хийнэ гээл. Хэн зурсаа гэдэл юу гээл. Нөгөө хөөхтүүд нь ч гэсэн юуг ийм сайн зурдгийг хараад гайхаж байгаа. Өнөөдөр уг нь 5 дахь өдөр байхгүй юу? 7 хоногхон энэ өдөр уулздаг болохоор энэ удаад мань хүн уулзаад яах юм бэ гэж идэг. Нөгөө ажлыг хийгээ завгүй болохоор уулзаад хэрэггүй гэж байгаа. Өнөөдөр дандаа цуг тоглодог байсан болохоор тэрэндээ айгуу дасчихсан. Тэсэхгүй тэгээ буцаж залгаад манай түрээд ирээч би өөрөө чамаа санжин манжин гээл хэлчихэж байгаа юм л та. Юм мэдээ цуг тоглохоос илүү зүйлийг бараг байхгүй болчихсон. Би чамаа санаад бараг үхэн гээл. Юм болохоор найзуудтайгаа гарч исэн. Юу болгон найзуудтай худлаа хэлээд мань хүний гэрт хурж ирдэг.
Тэгээ гэрлүүн ороод нөгөө ажлыг хараад чи ч надгүй эцсүүдхэндээ гээл. Тэгээ юуцуг яриад юмаа хийж явахдаа Юуми чинь мань хүний мөр идрийг дэрэлж мэрлээл. Бэжсэн чинь юу ч нэгэд мань хүний хаалгыг тушаад ороод иртий. Тэснэ Юуми чи байгаа зтэй гээл. Юмига араас дагаал хүрээд ирсэн болж таардаг. Тэгэл энэ хоёр харилцаагаа хэлж байгаа. Би чиний сайн найз үстэй хэлж болохгүй байсан юм уу гээл. Юмд болохоор өнгөрсөн юмнууд нь бодогдож байгаа. Хүмүүс бүгдээрээ л юуг онцгойлж хардаг гээл. Өмнө найзалтай байсан найзуудад ч сурваад юутэй найзалж эхэлжсэн гээл. Өнгөрсөн юмнууд нь бодогдож байгаа. Тэгэд Юуми юу ч хэлэхгүй гараад явчдیں۔ Тэр хэвтлээс хойш юусоо чат бичихгүй нилээд хонсон. Зүгээр суул дээр яаж өдөг тэрэн шиг байгаал. Мань хүнтэй юусоо чат бичихгүй харьцахгүй. Тэгэл мань хүн чи юу гэж тэсхөв нэг өдөр арсангуйч очоод чамтаа ганцаарчилж ярих юм байна гэж дагуулаа явчдیں۔ Тэснэ мань хүн дуурлаад хоёулаа харилцааг нууцлж байгаа зүтэй гээл. Ингэхэн тэднэр зэжигтэй санагдчих штэ гэж байгаа. Дараа нь ажлаа дуусгийгээд юм хийж явахдаа яа чиний чатыг харахгүй байгаа шалтгааныг асуухгүй мэгдэг. Мань болохоор хүчилж асуухгүй л гэж байгаа. Тэснэ араас нь тэрж аваал. Соёлын өдөрлөг дуусгаар шалтгааныг хэлье гэж байгаа. За тэгээ маргааш нөгөөдөр нь соёлын өдөрлөг нь болвоо. Энэ тентхийн косплейүүд бас манай ангийнхны хийсэн лазер хийсэн бүтээл нь дараа нь дээвэр дээр гараа юу ирэхийг хүлээнгээ гар мараа барилцаал. За тэгээ юу орж ирдгээ. Араас нь бас хоёр охин дагуулчихсан орж иж байгаа. Юу н хоёрын багийн найз нэлгдэг. Гэхдээ энэ хоёр нь Юмиг багийн найзаа гэж боддгоо гэж байгаа. 5 дугаар анги маань эхлэхэд Юмигийн анх найзуудын талаар өнгөрсөн амьдрал гардаг. Юми 20 найзуудын хаамт явж байхдаа нэгэн шаргалжтай охиныг явж байгааг хараад араасангүйд очдог. Энэ мэдээж юу? Шинэ газарт ирээд шинэ газартаа тасч чадахгүй л явж байгаа зэрэг. Найзууд байхгүй бүх юм хэцүү санагдаж байхад нь Юми ирээд гар барин анх найзууд болж исэн байдаг. Энэ бол энэ түүхийн эхлэл. Дараа нь юуг нөгөө нэг хоёр найзтайгаа танилцуулахад гаднах төрөх үс сэтрийн өнгөийг хараад нөгөө хоёрын найзалмаас санагдаад найзууд болж байгаа. Энэс хойш дунд ангид орсон. Нөгөө хоёр нь өөр ангид орчихсон, мань хоёр нэг ангид орчихсон. Юу болохоор ганц сургуулийн нүүр царай болсон охин гээл. Тийм ч болохоор хүн болгон түүнтэй найзлахыг хүсдэг. Юмтэй л ганц сайн найзууд нь штэ. 10 удаагийн ч гэсэн мань үнийг зүгээр нэг жирээ охин гээл. Нэг өдөр Юми дөрвөн тасалбар авчаад нөгөө хоёрыг цуг юуг дуудаад дөрүүлээ кино үзгөө гэдэл дараа 7 хоног завгуудыг гэснээ юуг дуудаад гурлаа хамт гарч идیں۔ Нөгөө хоёр нь болохоор юуд худлаа хэлж байгаа. Юми хичээлээгээ завгуу аа гэж хэлдэг. Анх юу болон Юми энэ хоёртой цуг дан октод сурдаг октодын сургуульд байсан гэсэн штэ. Юми энэ байдлаас зугдахын тулд сургалтын төлбөрөө төлж чадахгүйгээд албаа шилжиж ирсэн гэж байгаа. Юу болохоор Юмиг цорын ганц сайн найзаа гэж боддог. Тийм ч болохоор араас мас шилжээд хүрээд ирчихсэн. Юмш тэр юуд маш их хайртай тэрнийхээ ирээрч бас үзье яддаг гэж магадгүй гэж байгаа. Зөрөөд гараад гүйждэг. Араас нь ярилцгаад манд залууч гэсэн очиж байгаа. Өмнөх сургуультаач тэр дандаа гадуур хөлийн дунд байсаар ирсэн ч гэх юм уу. Сэтгэлээ уулдалж бас мантай ярилцаж байгаамаа. Олон улсыг дээшээ тагт руу гарч хагаад нөгөө найз нь буугаад явж идэг. Дэвлэг дээр ганцаараа юу суучихсан байж идэг. Юмш тэр хэлсэн үгстэй харамсаал би ч даадхан юм тийм байгаа гээ. Өөрийнхөө мэдрхийг хүсдэг хамгийн дургуй зүйлийг түүнд мэдрүүлсэн гэж байгаа. Түүнээс өөр найзтай болсон тэгээ нуусан. Худлаа хэлж өөр найзтайгаа тоглолтоо байсан гээл. Мань хүн болохоор хоёулаа энэ харилцаагаа жоохон завсралыг гэж байгаа байхгүй юу? Эсэгтэй тоглохгүй байж байгаа чи юутэй эвлэрээл гэж байгаа. Миний хүсэж байгаа зүйл энэ л гэснээр хөдөлгөлцөөд юу дээр очиод Юмш тэр юугээс уучлалтыг гуйж байгаамаа. Тэгэл юу ч нулимс тусаагаал чамааг намайг найзаа гэж бодхой болчихсон л гэж айлаа гээл. Тэгэд бас мань хүнтэй эсэгтэй тоглохоо болно гэдгээ бас хэлдэг. Би чим цаг гаргаж байна л гэж байгаа. Тэгсэн юу болохоор юу балаараад байгаа юм бэ? Тэгвэл Маки хүн гомдчдیں байгаа үстэй гээл. Гэхдээ миний хийгсэн гуйлтыг биелүүлж байгаа. Тэгс чинь мань хоёрыг хөдөлгөлцөөд соёлын өдөрлөхөөр тойроод алах гэж явсан. Хажуугаар явж байгаа хүүхдүүд нь гайхаж хараал, нөгөө хэд нь зураг мураг дараал. Дээрээс нь бас хөгжилтөөр гэдгийг биелүүлээл. Тэр хавар нэг бараг болцоо шахуу юм болчихж байгаа. Ангари хийсэн бүтээл тэрийг харж яваал. Харин юу болохоор нөгөө хоёр найзаа гаргаж өгч гинэ. За тэгээ соёлын өдөрлөг дуусч гэртээ ирвээ. Тэгсэн яа ч юм юу хүрээд ирчихсэн би бол агаар наав битгий тоо гэж байгаа. Яасанс чи хоёр дахь гуйлт нь болохоор тойрын нуус тоглоомыг би агаар шиг хараа байж гинэ гэж хэлсэн гэж байгаа. Дараа нь хөгжилдөж тоглож дуусныхаа дараа Маки хүнтэй тоглох хүнхрэх хөгжилтэй байдаг. Одоогийн би түүнтэй тоглохгүй байх гэдэг боломжгүй ээж гээл хүлийн зөвшөөрч хэлж идэг. Дараа нь юу гэрлүүг харихаар болоо яваад өгдөг. Дараа мань хүнийг ханиалгаж байгаа харангуйтаа
нэг хүнжилт ороод тэгэл те нэг кино минь үзэл сууж байгаа. Дараа нь тэгснээ яг нэрээр нь дуудыгээл авгаар нь биш. Тэгвэл би ч гэсэн чамайг юм ийгээ дуудчих гэсэн чинь нөгөө ер нь илчилж мичл. Дараа нь чи надад хайртай юм учиж аш. Тэр одоо яадаг ааш. Дараа мань хүн гэрт нь хөргөж өгдөө. За тэгээд орхихаа гадаа чи надад хайртай гэж асууж шүү. Мань хүн тэгэл чиний хариултаас л болъё гэсэн чинь чи надад хайртай үс чинь. Юм чинь болохоор би чамд үнэхээр хайртай гэснээр хацартай нүсчээд ороод өчтий. 6 дугаарыг маань эхлэхэд мань хүн ээж аав хоёрынхаа салтын талаар зүүдэлдэг. Ямар муухай зүйтэй ашгүй зүүд ээж гэснээр сэрээл. Босоод цайгаа ууж байхдаа өчигдрийн явдлыг бодож байгаа. Мань хүн болохоор юмтэй өөргөө үерхэл тохир хүн биш гэж бодож байгаа байхгүй юу? Аав ээж хоёрынхаа салтын талаар бодоод бас эцэст нь нэг нэгнээс залхаал дуустдаг гэж бодож байгаа. Одоогийн би түүн тохирохгүй бол тохирогд нэгэн болохын тулд хичээнэ гэж байгаа. Юм цуг сургууль руугаа явах уу гэд сургууль руугаа цуг алхаж байна. Явж явах замдаа мань хүний уруул нь хатчихсан мэн гээл уруул өнгөлөгч гарч ирж уруулд нь төрхөж өгөөл. Чиний ашигладаг уруул өнгөлөгч үү гэж асуудал зөөрдөө чамд төрхсний шинэ уруул өнгөлөгч гэдэг. Тэгснэ илүү дотоос бол нэг уруул өнгөлөгч ашиглая гээл. За тэгээд сургуультай ирвээ. Сургууль руугаа ороод ирсэн чинь нөгөө улаан өстэй хүн чинь ангийн тараа гэж дуудаад идэв. Дээрс нөгөө бүтээл нь тусгай байр эзэлсэн гинэ. Улаан өстэй хүн чинь юм итэй та өргөж байгаа үсттэй гэж байгаа. Мань хүнээс жоохон бишүүрхэд байгаа юм шүү. Өчтөр юу болсон гэж асуугаал. Энд чатан дээр мань хүн цус сарын талаар ярьж байна. Юм болохоор цус сараар төлөвлөсөн байгаадаг. Дараа нь сургуулийн хойно юуд нэг гай сэтгэлээ илчилтэд байж байна. Нэгдч тэр нууцаар хараад бөгөөд болохгүйсэн болохоор найзуудаараа яваад очдөг. Төлөвлөсөн гэсэн зүйл нь Крисмсийн партиг нэ. Багш нь бүртгүүлгээд хэлж ийсэн байна. Нэгдч тэр мань хүн ямар найзтай биш юус бүртгүүлээгүй. Одоо усан хойно харамсаал сууж байгаа. Тэсэн нэг ангийнхан банд дуудснаа. Ярих хэрэггүй нэгэ дагуулаад төрөд ирсэн гинэ. Энэ хүн бүр дотроо энэ нөгөө алдарт мөнгө нэхэх нөө гээл. Тэгсэн нөгөөдөг чинь надтай найз болооч гэж гуйж шүү. Бейсболоос юус юу ч боддгоо байсан гэхдээ мань юуг хараад дурлцсан гинэ. Надтай найз болоод юмэд хэлээд юутэй танилцуулаад өгөөчлөг гуйж байгаа. Мань хүнч тэр шууд татгалздаг. Нөгөөд хүнч тэр өмнө юус юу ч яриаггүй шууд отны юм шиг харьцаа бис дааддаг юм тийм даа гээл. Гаднаа дөлөөхөн харагдагч шууд татгалздаг заны чинь хөндлөмөр ингэж байгаа. Нөгөө партид нь нөгөө охтын сургуульч гэсэн байгаа. Тэр хоёртой бараг тагч таармааргүй л гэдэг. Яг го таксих мөнгөнд төлсөн болохоор нэг хоол идчихэд ирэхүүдээ гээл. Үдшил нь болохоор 8-9 гээд тарчин. Тэгэл мань үнтэй зугуулцуул гэдэг. Тэгэл мань залуу гэртээрс чинь ээж нь тахтан дээр тамхи татчихсан сууждیں۔ Энэ төрхөө яг жилийн өмнө харуулж исэн гээл. Яг ааваас салж явах үе гэдэг. Тэгсэн маргааш өглөө нөгөө юу чинь тойртой цуг танаа гэрт байж болох уу гэж асуудیں۔ Өндөө л юмээ худлаа хэлэх гэж үзээд арай маки күнөө гээд булгаж асууад аргагүй их нь үннээ хэлчихсэн байдаг. Тэгээд сургууль дээр ирвээ. Нөө юуд сайн гэсэн залуу чинь юуг дуудаж шүү. Сэтгэлээ хэлчлэгээл гар авчихж боллоо. Мэдээж юугийн хариулт нь мэдээж ойлгомжтой гээл мэд. Болоос болохоор мань хүнийг асуусан бол хариулт нэрээ өөр байж болно гээл. Тэгж юмыг уур өдрийг хүргээл. Татгалцсан хариу авсан гэдгийг ангийнхан хөвөөд ярьчихсан явж идэг. Энэ залуу болохоор Секи гэдэг заяа. Тааш нилээн гарах дүр. Манайхаа очиод юу таягдсан одоо юу хичээн та гэж асууж байгаа. Мартахыг хичээнтэй гэхэд тийм чамархан мартч чадахгүй дэгээл. Мань хүнийг юмэтэй үерхэж байгаа зү гэж асуудаг. Мань хүнч тэрэ гацж төвчрээд арай ч үерхээгүй гээл. Тэгсэн Секи эртхэн шиг албан ёсны болгосон дээр шүү гэж байгаа. Ойр үед юмэг их алдартай болж байгаа гэж хэлдэг. Лидэ өгөөч гэсэн танилцуулаад өгөөч гэж гуйж байгаа гинэ. За тэгээд энэ хүн хоёр найзууд болж байгаа тэр. Мань Секигийн хэлсэн үг бодогдоод тэгэд мань хүн маргааш амралтын өдрөөр цуг кино үзгөө гэж асуудаг. Юм ич тэр болцоонд өрж байгаа мó гээл. 5 дахь өдрөө болгон цуг тоглодог ч гэсэн амралтын өдрөөр цуг гарч байгаагүй мэн гээл. 5 дахь өдрийн орой цуг явах газар байна гээл. Яасан гэс чин болцоонд тааруулах ховц аавна гинэ. Журнаас юу тагцсан явж идэг. Юу яг хүнд мөргүүлээд унагчаад мань хүн барьж аваал. Тэгснэ мань хүний гарыг ямар хатгүй ингэж барьж мэрж үзээл. Дундуур нь та хоёр одоо болох юм биш үгээл юм хардаж гойж ирж байгаа нь тэр. Араас мань хүн юмыг суучлах байгаал. Мань залуу гараа өгсөн чинь хөдөлцөөд гаваад явцдаг. Мань хүн 0-д ороод ирчихсэн ядарч өглөө гэж гисэн. Ясанс чинь нөгөө хоёрыг чинь дагаж явсаар байгаа ядарч байгаа тэр. Тэгэл 0-оос гараа ирсэн чинь нэг хүнтэй өмөрүүлдэг нь мань залуугийн төрсөн аав нь гэж байгаамаа. 7 дугаарыг маань эхлэхэд аав нь удаа уулзсангүй шүү гээл. Аав нь болохоор хөөдөө ямар ч уулзах авахгүй ажил гэж явж байгаа гэдгийг хэлдэг. Тэг ч бас ажлынхаа хүнтэй уулзчаад явж ийн гээл. Тэгээс уулзч ирсэн чинь нэг даргаа гэдэг хүн хүрээд ирдэг. Аамч тэр туслагтай юм миний хөөж танилцуулж байгаа. Дараа нь юмэгс чат ирээд тэрийг уншаад найзуудтай уулзахаар явлаа гэд явдаг. Тэрхэн зуур ээж аав хоёрынхаа салтын талаар бодоол
Салаад яаж явсан талаар л гарч байгаа. Иргэд ирсэн чинь юмэг чамааг ирэх хүртэл тест байж сууж ядсан гээл. Юм ч тэр эцсэндээ юугийн амын таглаал. Дараа нь бөөндрөө хоол идэхээр суужнаа. Мань хүн бодлогоширч байгаад гинт өссөн байх шүү гээл хоолоо сонгож байгаа. Дараа нь юм юу хоёр хичнээн эдсэн ч өөрсдөө харгалдгүй талаар яриад. Юм ч тэр би яах вэ дасгал хөдөлгөөн идэг чийл эвтэд идэг үстэй гэж хэрэлдээл. За тэгээд 5 дахь өдөр нь дуусч маргааш нь болноо. Маргааш өглөө нь мань хүн авсан хувцас өмсөөл байжсэн чинь өглөө юм хаалгын тогшоод ороод ирдэг. Гадаа нэлээ үтэн байж шүү гэснээр юу бүтэн ирчихсэн. Мань хүн ч гэсэн хараал. Тэгснэ юм гинт чисээ миний хөл рүү харсан уу гээл. Үгүй чамд даартхан болов гэж утсан ингэж байгаа. Агаадаг ингэж болцож байгаа болохоор хамгийн хөөрхөн төрхөө харуулмаар байна гэж байгаа. Тэгэд өглөө тэсэхгүй шууд гэрт ч үрээд ирсэн гинэ. Хурдан л харуулмаар байна гээл хүрд ирсэн гэдэг. За тэгээд болцоонтой явж байна. Хөдөлцөөл алхаж байгаа. Алхаж явцдаа мань өөрсдөө толны тусгалаар хараад би яг үн тохирох хүн мөн үү гэснээр явж байгаа. Тохирныг нь байхын тулд хичээнэ л гэж хэлдэг. За тэгээд кино хэлэх гээд гүгэд ордгоо. Орсон чинь театрын суудлал нь хосын суудлал үдий. Мань хоёр сугталцал суугаал. Яг ингэж суугаад байгаа гэсэн чинь энд байгаа их хүмүүс нь ингэ сууж байгаа зүтэй л гэж байгаа. Мань хоёр өөрсдөө үздэг төрлийн киног үзээгүй. Яг хайр дурлалтай кино үзсэн биш нойр нь хүрээд юм 30 минут ч болоогүй унтаад өгсөн гэдэг. Харин жинхэнэ кино чи энд байна даа гээл. Тэр кино тэгсэн чинь аврах том матартай, аврах том шарк тэгснэ хагас сая бүр хүнтэй тийм кино байдаг. Мэдээж нэг сонирхолтой болохоор бодож байгаа бодол нь хүртэл нийлээл. За тэгээ гараа авч явахдаа мань хүнийг чи юм караоке даргуулаа явах гэж байна. Би өмнө ерөөсөө караоке орж байгаа гэсэн чинь хүчлээ чамаг ордондоо гээл. Эхлээ юм дуулж үзүүлээл. Дараа нь тэгснэ мань хүнийг дуул гэдэг. Агавтайгаа ингэж дуулж байгаа болохоор хэцүү байж магадгүй цуг дуулж байгаа. За тэгээд дуулаа гараад ирэхэд орой болжээ. Гацуур модны доор хоёул нь ялгуураа сууж байгаа. Даарчин шүү гэснээр герман руу гараа хийгээл. За энэ хоёрыг ялгуурлагт би тайлбарлаач. Өмнө юм минь үнээс чи над тайр тавь гэж асуусан штэ. Тэрнийхээ хариултыг хэлхээ хэлж чадахгүй. Тэгэд үжис чинь нөгөө аав нь үждیں۔ Аав нөгөө туслагтайгаа нэлээд дотн болтой. Цугталцаж явж байхаас нь ахуулаад харагдахаас нь өмнө яваа гэтэл мань хүнийг тэрж яваад нуучдаг. За тэгээ гэр гэрлүүгээ явж байгаамаа. Мань хүнийг гэртээ ирэхэд ээж нь тагтан дээр тамхи татчихсан цусчдаг. Ээж нь тэгээд юмтэй хийсэн болцоо чи ямар хийсэн гээл. Тэгэл өдөржингөө кино үзэл караоке орсон гэдгийг хэлдэг. Ээж нь ч тэр хүүгээ цаашлуулаад аавжийн салсан сойш мань хүн 1 сар тутамд аавтайгаа 1 удаа уулзтай юм байна. Тэр өдрийн дараа 7 хоногийн 5 дахь өдөр гинэ. Мань залуу аавыгаа туслагтайгаа судалцаа явж байгааг харсан штэ. Салсан шалтгаан хараа энэ байсан болов уу гээл. Янз бүрийн бодоол гүлээдсэн байж хат нь ээж нь одоо амар усанд орчоод тэр би хоол бэлдээ гэж игдэг. Ээж нь хоолоо бэлдэж дуусаал. Хүн ч тэр уснасаа гараад тэгэд хойлоо 6 цамг үздэг. Манны багийн баахан зургнууд байна. Ээж нь ч тэр гуруулаа авахсан зургаа хатгалаад аваад үлдчихсэн байдаг. 8 дугаар анги маань эхлэхэд юмээ өглөө мань хүний гэрт ирчихсэн. Мань залуугийн жоохны зургуудыг үзээ сууждаг. Жоохонтой ямар өхөрдөн байсан бэ гээл мань хүнийг өхөрдөөл. Мань залуу ч гэсэн үзүүлэх дургуул байгаа штэ. Дараа нь ээж нь тамхи асаагаараа мартсан байна гэж авч өгөөд тэгтээ гэр бүлийн асуудлыг юмэд битгий илэрэ гэдэг. Юмээ болохоор аавын өөр хүнтэй явж байгааг харсан штэ. Удахгүй шалгалтны ойртоод хичээлээ цуг ихээр болж байгаа. Тэгтээ юу ч бас хэлчигээд гуруулаа хийхэр болдог. Дээрэс нь бас мань хүн секийг дуудаа ихэд цуг байж болох юм гэхэд юу зөвшөөрдیں۔ Юу дотроо баахан амтан бодоол хичээлээ хий гэж хаад юу бодоод байгаа юм бэ гээл. Тэгээ хичээлээ тарсны дараа мань хүний гэрлөө юмээ секи мань үтэй дөрүүлээ. Хичээлийн хийнгээд мань хүний гэрлөө явдаг. Секи болохоор юу гэсэн сэтгэлэн жоох ч байгаа штэ. Үйл хөдлөлт нь хацар нуулгаал. Тэгж чинь юу мань хүнийг хичээл заагаад өгөхэд заагаа тараа үзсэн чинь гарыг нэг хүн бариад авдаг нь юм ийдэг. Тэгснэ за яриач яв. За дараа мань хүний хийсэн амттан идэж байна. Сик болохоор юуг идэж байгааг нүднийхээ болонгаар хараад мань хүн идэж байгаа цацар дээр наалч гисэн байна гэтэл наалсан минь онгуудаа амруугаа идчихдий. Нөгөө хоёр чинь хоёр баг үрчээ юм шиг харилцаад байгаа юм шүү. Ядаж наатахаа хоёулаа ахтай хий гээл. Тэгснэ юу болохоор би ч гэсэн маки хүн шиг залуутай болох юмсан гээл. Юм сик хоёр чинь сандралтаал. Тэгээд оройлж явхаар болж байгаа. Юсик хоёрыг гаргачаад юм мань хүнтэй ярих юм байна гэснээ тэрвэрэд тавдیں۔ Түрүүний ярьсан яриг сонссон мэт гээл. Юу маки хүн шиг гэдгийг сонсчоод мань хүнийг алдчихгүй тэгээд айгаал байгаа юм билээ. Мань залууч тэр би чамаас өөр хүн ардгүй л гэж хэлдэг. Тэгээд нэлэрж маргааш нь болоо. Аавтайгаа сар болгон уулздаг өдөр нь юмш тэр наач айгуу гой хаалттай газар штэ гээл. Дээд зэрэглэлийн үнэтэй хоолнууд зардаг гэж байгаа. Тэгээ яг юмгийн хэлснээр хоолнууд захиалдаг. Тэгээд хоолоо захиалж идэж дуусныхаа дараа
Мань хүн аавтайгаа ярилцахаар болж байгаа. Мань хүн тэр цуслагтайгаа ямар холбоотой гэж асуудаг. Яалчгүй тэр шүн харчаа юу гээл. Мань хүнийч тэр юмээ тэрүүлээ байж ихэнх харчихсан байлээ. Би төрсөн үгээ ямар ч өөр хувцтай байсан таны шүү гээл. Тэгэл мань хүн давтан та тэр туслагтай хайртай юм уу гэж асуудаг. Тэгэл ерөөс нөгөө улаан өстэй хүн чинь гинт амар чарлал босоод иртий. Очиод яасан гэж асуусан чинь нэг найз залуутай малуутайгаа болсон гэдсэн штэ. Тэр нөгөө нь бол төлбөрийн даана гэд хоол идчихсэн юм бэ. Тэгэд өөр тийшээ алга болчихсон. Өөр нэг харьцдаг охин руугаа явчихсан гэ тэрэнд нь уурлал урилсан гэжид. Манай үеийн анги хүүхэд бол би тооцоогоо төлье гэхэд та танихгүй үстэй манай анги хүүхэд би тооцоогоо төлнө гэд гартаа ч гэсэн та туслагтаа хайртай юу гэснээр гардаг. Өөр царайлал уурлаад гарсан тэр замдаа нөгөө орчин дэлгүүрч копиг уучаад явчихна. Тэгтээ мань хүн улаан үстэйс нэг зүйл асуудаг нь таны эцэг чинь хоорондоо эвтэй юу гэж асууж байгаа. Яг үтэй гайгүй л байдаг гээл. Хаяад өрөөний цаас сонь чимээ дуурдаг шүү гэж авдیں۔ Дараа нь улаан үст асуудаг нь чи юмтэй дотносхоос өмнө өөр найз байгаагүй лүү гэж асууж байгаа. Тэр нь ч тэрийг шалтгаантай байсан бололтой гэдэг. За тэгээд улаан үст гэлүүгээ архиор болж байгаа маа. Өглөө нь болчихсон ээж нь цагийн бэлдээ суужнаа. Ээж нь ажилласаа амралт авахар болсон гэдэг. Тэгэхээр ажилд явах уу гэртээ байна л гэсэн үг. Тэгэж тэр хичээлд явж байхдаа юмуд бас хэлдэг. Өдөр болно мань хүний гэрт суулардаг байсан штэ. Та 5 дахь өдөр манай гэрт хоол идэхүү гэдэг. Юмгийн аав ээж нь хоёулаа гинэ. Стураг мань хэлэхэд мань маки юмгийн гэрт очихоор болсон штэ. Тэрнийг талаар найзуудтайгаа хамт яриад сууж байгаа. Тэгсэн яа ч юм юу харамсалтай юм болж гэдیں۔ Тэгсэн аавс нь айгаад байгаа болов уу гэж бодтол мань маки зулсарын баярт явж чадхаа болсон штэ. Тэгэд үүний сонсонгуудаа Секи эвтер очиж уулзах гэсэн чинь нэг чинь сурагчдын зөвлөлийн дарааг байдаг. Очиж уулзсангуудаа уучлаарай гэж цагийн тулгаж хэлж байгаа гэж хэлж байгаа. Олон хүн цуцлуулсан болохоор цай байгаа гэж хэлдэгч хараагүй цагийн дуусчихсан болохоор л болохгүй гэж байгаа. Гэхдээ нэг сайн мэдээтэй гэдэг нь сурагчдын зөвлөлөөр орж олно гэж хэлдэг. Гэртээрсэн чинь ээж нь цонхогоор захараатай сууждаг. Ээжсээ идэж асуусан ч гэсэн ээж нь хэлэхгүй. Тэгээ мань хүн асуудаг нь аавс болсон юм уу, аавс зурус ирсэн юм уу гэж хэлж байгаа. Тэгсэн ээж нь ажил хийж байгаа гэдгээ баригдчихсан гинэ. Ажил хийдэг гэдгээ аавас нь нуудаг болчихлоо таарж байгаа. Мань хүн асуухтаа та ажил хийхгүй бол хоёулаа амьдрч чадахгүй үстэй гэж хэлэхэд хүндээ бол амьдрч чадна, аавас нь сар болгон өндөр хэмжээний мөнгө ирдэг гэсэн гинэ. Зөрүү зан хөдлөл аавас нь ерөөсөө мөнгө авахгүйгээр амьдрч чадна гэдгээ л харуулчихсан байдаг. За тэгээ орой бол юмэн гэрд мань хүн ирнэ. Тэгэл ирсэн чинь аав гэсэн чинь хүүтэн царайтай авах уу зогсож байгаа. Мань хүн тэгэл айгаал. Манай охин ахлах сургуулийн охин болохоор дотн эрэгтэй найзтай охин нэг сонь зүйл биш гэж байгаа. Энэ маки хүн айлаа штэ гээл. Ээж нь тэгэл хацраас нь чигвж яваал юмээ болохоор гжигдээл. Юмын гэр бүл уур амьсгал нь ерөөхдөө бол банкын нэг иймэрхүү байдаг. Дараа нь бүгдээрээ хоол уучсан хоолын ширээнд сууя гэж байна. Тэгсэн чинь том ахыгаа дуудагтал яг ч юм нөгөө юу ахаас найгаадсэн штэ. Ах нь гэхдээ нэг амар хүн биш зүгээр ажилгүй гэртээ бөгөөч. Яг таагаадсан бэ гэхээр юуд бараг сайн болчоод араас нь гүгээд байгаа юм шиг байдаг. Зөв хоол хийж байгаа ч тэр ээж нь ч гэсэн цаашлуулаад ичээгээл. Дараа нөгөө хоёулын цуг тоглоод идэг тоглоомыг дараач цувралыг авчихсан гээл. Ахахаа өөрийг ашиглаж болох хэсгээ асууж байгаа. Энэ гэр бүл уур амьсгалд яг ч юм тэ мань хүн яг ч юм өөрийн мэдлэгөө нөлөөс туслал зөөлдсөн сууждаг. За тэгээд мань хүний өнгөрсөн амьдрал руу шилжнэ. Өнгөрсөн амьдрал гэж хоёр ээж автагаа цуг элэг бүтэн сайхан байсан үеэл дурсаж байгаа. Үед өргөлж аав ээжтэйгээ цуг хоолдог байсан гээл. Тэгэл нэг өдөр аав нь банк оройтж ирдэг болчихсон. Дунд ангид оронгууд нь л ийм зүйл тохиолдож эхэлсэн гэдэг. Тэр аав чинь салсан сойш хоолны ширээнд ганцаар үлдсэн гэдгээ бодож байгаа. Мань залууг үйлж байгааг харсан юмын гэр бүл ихэн гайхаал. Тэгэл мань хүн гарч тайвширчхад ирээгээ дагаар юмслахаар гардаг. Дотор мэдээж би яагаад ийм ичвтгэр үйлдэл хийж вэ гэж л бодож байгаа юм л да. Мэдээж араас нь юмээ сандарсан л гаж ирж байгаа. Мань хүн ч тэр хичээл орж игээл цаашаа гүгөөд явхад араас нь барьж аваал. Би өгөө чухал найзаагаа ийм байдалтай явуулчаа тайван байж чаддیں۔ Гээл. Тэгээд тайвшруулж байгаа ингээд ингэж тэрдэг нэ. За тэгээд хэсэг нэлурж байгаа. Тэгээд юмэгийн өрөө рүү орноо. Мань залуу юмэд юмнуудаа ярьж байгаа юм л да. Миний өвдгийг нэрлээд унт гээл. Тэгснээ өглөө хүртэл унтч болно шүү гэдэг. Унтчаагт нь би чамд өрөөл шаардтай болно гээл унтуулж байгаа юм л да. Тэг өглөө болоос ирсэн чинь өөдөөс нь юмаа харчихсан хэвдэж байгаа. Юмыг яагаад босоогүй гэж асуудал. Би аль цагийн өмнө сэрчгсэн л тэгтээ чамаа хараад чинь цаг хугацаа хурдан явчлаа гээл. Тэгэл дараа юмээ мань хүнээс миний гоёыг дэрлээд унтах ямар байсан гэж асуудаг. Надад тийх хэрэг байхгүй юм шүү гэж хэлтэл мэдээж. Надад чи зөндөө тусалж ийсэн штэ гэж баахан бодож удаж байгаад яг хүнсгөө жигтэн хоо юм дарсан хоёр золио агш. За гарч ярилцээ даа муу хар бацаанууд аа л гэж авч байгаа. Хөөе бацаанууд аа энийг заавархгүй шүү. Орчноо мэдрээрээ л гэж авч байгаа.
төхөөрөмжтэй газраа л үнс гэж байгаа байхгүй. Дараа юмыг аав нь мань хүнтэй тусдаа уулзалтыгээд гараа явдаг. Өчигдөр мань хүний гэр бүлийн асуудлын талаар эхнэр өхөө хоёроос сонссон гэдэг. Явхандаа мань хүний сэтгэл санааг нь дэмжих гээл байгаа юм л да. Томчид хувьд ч асуудалтай сэдв болохоор чам ч гэсэн хэцүү байсан байх гээл. Энэ ихтэй гой хадамаа байна уу. За дараа мань хүн гэртээр нэ. Ирсэн чинь ээж нь гараа авчихсан байдаг. Байдлаас харахад зургийн альбом үзэж байсан болтой. Мань хүнч дээр зураг харж нулимс туслалаа. Тэгэд мань хүн нэг шийдвэр төрдөг нь өөрийнхөө хүслийг л дагахаар болдог. За тэгээд 10 дугаар анги эхэлж байгаамаа. Крисмсийн баярын талаар сурагчдын зөвлөлийг хурал болж байгаа болтой. Мань Маки хурлынхаа дараа Крисмсийн дундуур 15 минутын чөлөө авч болох уу гэж асуудаг. Яагаад чөлөө авах гэсэн гэхээр мань хүний аав ээжийн талаар баггүй юу? Харанч дээр чухал юм бол тэг гээл. Харин Сэкэ буюу дүүгээ чи болохоор чөлөө авахгүй шүү гэдэг. За тэгээд мань гурав явхар болчихноо. Крисмсийн үдшээр юу өмсөх талаар яриад юу болохоор юмэг найз залуудаа илүү гоё өмсөж харуулдаг нээз гээл цаашлуулаад. За тэгээд явхар болж мань хүн яаж юм ганцаараа явхар болдог. Нэг хүнтэй уулзахаар явж байгаа болтой юмэг төрүүлж явуулаад. Тэгээ хин дээр очиж уулзж ийнэ гэсэн чинь Минато буюу аавынх нөгөө шинэ найз хүн гэх юм да. Нөгөө нэг менежер туслах гэд яваад байдаг хүн. Мань хүнчдэр байдлыг ажиж жоох ярилцсанаа. Та үнэхээр аав тийм хайртай юм уу гэж асуугаал. Анх ажилтнаа орохсоос эхлүүлээл хамаг юмыг зааж тусалж исэн гээл. Макиг аавыг нэлээд хүндэлдэг гэдгийг хэлдэг. Дараа мань хүнээс нэг юм гуйжнаа. Хүнийг аав дээрээ ирээч гэж гуйж идэг. Макиг аав нь болохоор Макиг эрэхтэй дандаа инээж ирээл надтай байх үедээ юусоо тэгдэггүй ээж. Хүүгээ над ярих болгондоо инээмсгэлж ярьдаг. Хүүтэй айгүй хайртай, надаас ч илүү хайртай байх гэж идэг. Тэгэл аав дээрээ ирээчтэй гэж сүгдэн гуйж байгаа тэр. Энэ туслахын хувьд болохоор Макигийн аавыг жаргалтай байхын л харгалахгүй идэглэдэг. Юу ч тэгэл мань хүн зөвшөөрөх үү? Мань хүнч тэр хариулт мэдээж ойлгомжтой үстэй л гэдэг. За тэгээ маргааш нь Крисмсийн өдөр нь болноо. Мань хүн сурагчдын зөвлөлөөр орж ирсэн болохоор ажиллаа хийгээл. Үүдэн зогсож байхдаа нөгөө ихчтэй буюу сурагчдын зөвлөлийн дарагтай нэлээд ярьж авдаг. Нэр мэрэлээл ерөн танилцаж авч байгаа гэх юм уу. За тэгээ ичсэн чинь юу гардэрнэ. Олон хүмүүс юу ямар хөөх юм бэ гээл хараал. Тэр тэгээл Маки хүн гээл мань хүн дэр өрөөд ирдэг. Одохгүй юу мэ гараад ирнэ гэсэн чинь мэдээж ингэж гарч ирэх гэж нэлээд хичээсэн гээл. Мань хүнч дээр хөөх идрийн яриад. Энэ мэдээж юу цаашлуулаа самарж өгнө штэ. Тэвждэл нэг бодлого нөгөө нэг олон өстэй хүн ч өрөөд ирдэг. Нөгөө л ус ч наашаа ирэх гэж бүү юм болоо гэж гисэн ирж идэв. За тэвждэл Сэк ирж чөлөөндөө гарахаар болдог мань хүн. Нөгөө нэг 15 минутын чөлөө авсан штэ. Юунд гарсан бэ гэсэн чинь гадаа ээжигээ дуудчихсан ээжигээ ирсэнд баярлаа гэж мэждэг. Ээж нь ч тэр яах ч дуудсан гэсэн чинь утгагүй утас руу хүн зална гээл ярьсан чинь аав чаас ирж байгаа болтой. Аавдаа ч гэсэн худлаа ирээд ирүүлсэн байдаг. Минутаа нь болохоор мань залуутай хоцог хойлтаал тэгэл энэ хоёрыг ингэсэн л юм билүү. Нөгөө хоёрын ч дээр нөх юм ярихгүй та хоёр юу ярих юм байхгүй мө өчнөө жил буцаг байхгүй байсан мэт гээл. Утгагүй ээж нь ч тэр ярьж эхлэхэд чи нөгөө Минутаа нах нэ гээл. Гэтэ би наа залуус ч салчихсан болохоор надад бол ямар ч хамаагүй гээл. Би барихгүй байж болно шүү л гэж байгаа. Амч тэр жоох уурлаал өөр ярих юм байхгүй бол явлаа шүү гэтэл Минутаа барьж авснаа дахиад хүүсээ цухтаах гэдэг юм уу та гээл. Тэгэхээр мань хүн өөрийн дураараа хүсэл хилдэг нь буцаад нийлчээч дэвэл рчээчтэй л гэж хэлж байгаа. Өмнө цугээс үерөөгөө буцмаар байна. Би илүү сайн байхыг хичээх болно гээл. Гэхдээ яаж ч уссан тэмцэл буцаад болохгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгээ үүлээд яриа зогсож байхад нь араас нь юмэ гинт гүгөө төрөд ирдэг. Тэгээд аавдаа танилцуулах нь энэ бол миний хайртай хүн гэж танилцуулж байгаа. За тэгээд Маки хамгийн сүүлчийн хүслээ хэлдэг нь ядаж аав ээжтэйгээ илүү бүтэн нэг зураг даруулъя гэж байгаа. Крисмсийн өдөр энэ том моттой цугаад даруулъя гээл. Тэгэхэд юмэ мэрэгчлүүний дуудах юм шүүгээ нөгөө найзуудаа дууддаг. Нөгөө эдэнч дээр нууцаар хараал суужсэн байгаа юм л та. За тэгээд зураг даруулчаад буцаад Крисмсийн үдшилэг рүүгээ орноо. Тэгсэн нөгөө юмэтэй дээр муудалцаадсэн хоёр найз нь ажнаа. Манай юмэ мунхаа үг хэлээд гомдооч гсэн багтаа гээл буцаад эвлэрхийг бас хүсэж байгаа. Тэр үедээ хэд их хуралснаас болоод юу ч бодлогүй хэлчихсэн гээл. Бол Макитай дотн авчихсан найзтайгаа буцаад эвлэрчихсэн гээл. Алдах юм байхгүй болохоор буцаад эвлэрхээр болдог. Тэгээд ч гэсэн нөгөө хоёр ч гэсэн мэдчихсэн юм шиг л тэгэл хийж байгаа юм л та.
Юм шууд уучлалтгүй хэрэггүй гээл нөгөө эренчдэр гимшсэндээ дахиж тийм зүйл хийхгүй уучлаарай гээл гар бариад эвлэрдэг. Харин тэгэх юм бол зад өвшгөлөө шүү гээл мань юм мэдгчлээ. За тэгээ явж үдшилгэн дууснаа. За тэгээд юмгийн гэрэн гадаалтай мань хүн хүлээж гисэн. За тэгээ явах гэсэн хоёулаа хөдөлцөө талхаж байгаамаа. Явах замдаа өдөр цуг даруулсан зургуудаа хараад. За тэгээд мань хүн явж байгаад би ч юм тайртай гэж сэтгэлээ илчилж байгаа. Харин юм найз өвд биш үү гэж асуудал үгүй хосын өвд хайртай болмоор байна л гэж хэлж байгаа юм л та. Тэгээд чи миний найз хүн болох уу гэж асууж байгаа тэрэ. Хоёулаа ч тэр тэрвэрлэж уйлал өөрийнхөө хосууд олчлаа шүүгээ. За тэгээд халуун хүмүүчийг ингээд өрхөе. За тэгээ маргааш нь олж байна. Манай хоёр ч юм бүр хосууд олчихсан л байгаа. Би биенийхээ биерөө хатгаал гिचигдээл. Юм ш тэр ойрт хөдөлгөө ихгүй идэж уугаал жоохон таргалж байгаагаа хэлээл. Таргалалт гэдэг чинь эмгтээчүүд бол дайм байхгүй юу гэжсэн. Хүрээд үстэйгээл гараа өгч мөрөөгөл чамд бол хүргэн шүү дээ гэлж юм л та. Мэдээж хосод юм чинь ялууралтаал. Бүдэнгээсээ босоод явхад хүртэл опа минь намайг тэрвэрэд яв. За тэгэл түн ирэх хүн шиг ингээл босоол тэрвэрсэн чинь нуруунд чаг гэдэг уурдээ. Юмээ яагаад ч юм гэрлүүгээ ганцаараа явмаар байна гэдэг. Хайртай хүнтэйгээ хосууд олчихсан болохоор ганцаараа жоохон бодолд автаад явмаар байл гэж юм л да. За ингээд 11-р анги эхлэхэд мань хүн чинь бүр орондоо улаан царай тийм хөвтчихдээ. Тэгэл хонхт уурахаар нь хаалга онгол гэс чинь юмээ ээжтэйг зүгээждэг. Юмэгийн ээж нүртэл хэцүү харж байна шүү. Шууд имлэг орё гээл. Юм ч тэр амар санаа зовчихсон. За тэгж явсаар имлэгт хүрээд ирнэ. Азар нэг хүнд өвчин байхгүй зүгээр энгийн ханиад л гэдэг. Хэд хоногтой халуун буучнаа гээл. Цог замдаа машин дотор ээж нь юмыг санаа зовсон чанд гээл. Ээж нь юмыг ээжэд хүүг харж өгөөч гэж даатгаад үлдээсэн байдаг. Тэгээ ерөөхдөө бол юмгийн гэрт хэд хоног амьдрахаар болч байгаа гэх юм да. Тэгэл юмгийн гэрт ирээл мань хүндээ орцсож өгөөл. Юм тэгээд Макийг идэх хүртэл нь гэртээ асархаар болж байгаамаа. Мэдээж бас тэрвэрлдэж нийлуурна. Мань хүн ч бас тэрвэрлэхдээ бас гоё тэрвэрлэнэ. За тэгэхэд орой болж мань хүн халуур сэвэрл унтчихагаа гэсэн чинь тэгээ хажуунаас нь гинт юмээ санаа зовчихсан. Хажуунаас бүр санаа зовоод холж чадахгүй. Хэдий яваад буцаж үрж ирээл ерөөсөө хажууд нь байхаар л болдог. Мань хүнч дээр бууж өгөөд төөлийн чамаар асруулъя даа гээл. Юмээ Макет хоолыг халбагдаж өгөөл. Яа ингээ хоолоо ээж ихт аав ээж нь гадаа юу ярьж идэг гэж бодож байна. Өнөөр болохоор мань хоёрыг цуг унтуулахаар болж байгаа мэн л да. Гэтэ тусдаа гуцтай. Ээж нь бүр Макет бол дайрч чадахгүй наа чимээ сүлдээ бийтэй байгаа. Харин юмэл дайрж магадгүй дэрэлгээл. Тэгсэн аав тань ярьцсан сууж үлээх үү. Харин мань хүн юмэг унтчаага болов гэс чинь бүр сэрэнгүй ждий. Толгойд нь хүрэж байгаа л тэгэл болсон чинь хүрхгүй байсан юм гээл. За тэгээд унтаад өнөө маргааш нь осон мань хүний халуун гайгүй буучжээ. Юм болохоор юу болон нэг улаан өстэй хүнтэй чинь дор гарна гэж хэлчихсэн юм бэ. Тэгээд тэрэндээ гарахаар явцдаг. За тэгээд явчихсан чинь утгагүй юмэг ээж орж ирээл өргөн цэвэрлж байна. Орж ирээд зүгээрчгүй юмгийн талаар яриад баг огтаа нилээ ойлгохаа хүүхэд. Тэгээд бас томоогүй дүрсгүүгээл. Чамаг надад ярих болгонд инээж ирээл. Мань хүнд ерөөхдөө бол баярлаа гэдгээл хэлж байгаа юм л та. Өмнө нөхнөгөө ийм жаргалтай их харж байгаагүй гээл. За тэгээд өргөн цэвэрлж дуусчаад гарснаас нэх худалгүй. Юу болон улаан өстэй хоолой тэнгэр таатаа ирлээ шүү дээ. Мань залууг өвдсөн гэдгийг сонсоод юу болонд нөгөө ирчин хүрээд ирсэн л гэж байгаа. Юмгийн гэрт байгааг мэддэхгүй бай гэсэн ч юм өөрөө мань хүнтэй амар санаа зовоол эргэлдээжсэн болохоор тэгэл мэдгчихсэн гэдэг. Цугны газар унтсан гэдгийг сонсонгуудаа та хоёр нэг юу яатсан юм гээл нэг олоостно. Хоёр шитээр энэ мань хоёрыг цаашлуулахтаа мэрэгчлэн л дөөш. За тэгээд хэд хоногийн дараа мань хүн бүрэн идгсэн байт юм аа. Аль хэзээний юмгийн гэрт 7 хоног өнгөрчээ. Идчихсэн болохоор тэгэл юм өнсүүлээ гээл тэгэл тэг шиг. За тэгээд нөгөөд чинь групп чатан дээр удахгүй шинэ жил боллоо штэ өмсөх уцан цаа бэлдсэн юм уу гээл дөрүлээ цуг гадуураар хараад болж байгаа юм л да. Нөгөө хоёрын ч тэр юмэг найз залуутай хүн илүү гоё хувцлан эз гээл. Мань Маки харангуйтаа нөгөө хоёрыг ч гэсэн үзэсгэлэнтэй байна гэснээ. Мань юмэг болохоор бүр үзэсгэлэнтэй байна. Та хоёроос дээр ашиг. За сайхан сүмдээ залбирчаал. Өөр өөрсдөө хүслийг бичиж модноос нь уйчаал.
Маки болохоор бүх миний дотн хүмүүс бүгдээрээ эрүүл байхт болтугай гэж хүсчихсэн гэдэг. Манай хоёр баг ижлэхэн зүйлс хүсчихсэн л байгаа юм л та. За тэгээд ийхүү 11 дугаар анги дуусч байна да.